Бүгдээрээ сайн байцгаана уу? Шимжлэхээр уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийнхаа дугаарыг та хэзээ өмнөх дугаараадыгаа бодвол арай жоохон өөр хэлбэрээр хүрэх гээд бэлэн болчихсон сууж байна. Яагаад вэ гэх юм бол энэ 7 хоногоос ахуулаад би цагийн ажил хийж эхэлж байгаа. Яагаад гэх юм бол одоо Японд 0-3 насны хүүхдийг цэцэрлэгт өгөхийн тулд аав ээж нь хоёулаа заавал ажил хийдэг байх шаардлагатай болдог. Хэрвээ ээж нь ч юм уу те ажил хийдэггүй байх юм бол 0-3 насны хүүхдийг бол гэрт нь аав ээж нь харах боломжтой гэж үзээд явуулдаггүй баггүй юу. Тэгээд одоо манай охин бол цэцэрлэгт яваад эхэлсэн байгаа та хэд мэдж байгаа. Тийм учраас би бол бас богино цагаар чамаагүй цагийн ажил хийх шаардлагатай болсон учраас цагийн ажил эхлүүлсэн. Тэгээд энэ 7 хоногт дөнгөж эхэлж байгаа. Тэгээд удаан хугацааны турш ажил хийхгүй байжгаад ажилд орж байгаа учраас бас жоохон тийм бэлдэх зүйл ихтэй, суралцахтэй, тийшээгээ илүүтэй жоохон ухаан, бие мие ингээд нүүсэн байдалтай байгаа учраас энэ 7 хоногийнхаа бичлэгийг та хэдтэй ерөнхийдөө мэдээллийн чанартайгаар хийгээд хөнгөн хүргээд явчих гэж бодож байна. Хамгийн ихнийх нь юу вэ гэх юм бол өмнө нь төгсөөд 2 Nankai Trap гэдэг газар хөдлөлтийн талаар нэг бүтэн бичлэг хийж оруулсан шүү дээ. Японд одоо удахгүй нэлээд томхон газар хөдлөлт болох гэж байгаа гэдгийг одоо Япон улсаас өөрсдөө бол анхааруулад байгаа. Энэ бол одоо үнэндээ ойрын 30 жилийн дотор гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр юм уу аль эсвэл 29 жилийн дараах одоо энэ өдөр байдаг ч юм уу те. Яг хизээ болох нь тодорхойгүй ч гэсэндээ одоо Нанкаийн тэр хавтангийн ойролцоо бол газар хөдлөлийн тодорхой гэдэг мэдээлэл бол байгаа. Энэ талаар хэрвээ дэлгэрэнгүй үзхийг хүсэх юм бол та бүхэн одоо энэ болонд гарч байгаа линкэн дээр дараад орж үзээрэй. Энэтэй холбоотойгоор бас нэг мэдээлэл байгаа нь 2025 оны 7 дугаар сард Японд нэлээд том газар хөдлөнө гэсэн шуум яриа явж байгаа. Энэ шуум яриа нь зөвхөн Японд төдийгүй Хонконг, Тайван, Хятад гэд ер нь Азийн орнуудад нэлээд хүчтэй тархаж байгаа. Тэгээд одоо Монгол улсаас Япон улс тэгээд Токио хотод сууж байгаа элчин сайдын ямар ч гэсэндээ монголчууд нэлээд устдаж асууж байгаа. Дээрэс нь над руу ч гэсэндээ Facebook-ээр энэний талаар бичлэг хийвэл ямар вэ гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд ирсэн учраас би та хэдтэй бичлэгийнхаа өмнө яагаад ийм цуу яриа гарсан тэгээд энэ нь үнэн юм уу гэдэг талаар ярьж өгье гэж бодож байна. Гэхдээ энийг би та хэдтэй Монгол улсаас Токиод суугаа элчин сайдын яамнаас гаргасан мэдээллийг нь нэг үсэн гэдэг амар уншаад өгчий гэж бодож байна. Яагаад гэхээр энийг нэлээд урт мэдэгдэл учраас зарим хүмүүс маань унших боломж байхгүй юмаа хингээ та хэд маань сонсоорой. Хэрвээ энэ зөвгнөлд одоо итгэхгүй, энэ зөвгнөлийн талаар мэдээлэлч гэсэндээ хэрэггүй гэж үзэж байгаа бол та бүхэн дараагийн хэсэг рүү үсрээд очоорой гэж хүсэх байна. 2025 оны 7 дугаар сард Японд томоохон гамшиг болно гэсэн сургал энэ оны 4-5 дугаар сарын үеэс зөвхөн Япон улсад төдийгүй Хонконг, Тайван, Хятад зэрэг Азийн орнуудад ч гэсэндээ хүчтэй тархаж Японд ирэх жуулчдын тоонд хүртэл нөлөөлж эхлэдэг байгаа юм. Япон жуулчдын байгууллагын мэдээгээр 5 дугаар сард Хонконгоос ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 11.2% буурч 193,100 болсон байна. Япон руу аялах эрэлт хэрэгцээ буурснаас Hongkong Airlines энэ 7 дугаар сард Кагошима, Кумамото руу хийх нислэгээ цуцалжээ. Greater Bay Airlines компани 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Хонконг, Токушима нислэгийг 7 хоногт 3 байсныг 2 болгож бууруулсан. Токушима мужийн аялал жуулчлалын хэлтсэн мэдээгээр 2024 оны 11-р сард Токушимагийн нислэг эхлэх үед суудал дүрэлт 57% байсан бол одоо энэ 4-р сард 51%, 5-р сард 22% болж одоо буураад байгаа юм байна. За тэгэхээр 7-р сард бол бүр байхгүй болох юм байна л да тий. Тус элчин сайдын яамд энэ сургал үнэн эсэх тухай асуудлаар хандж байгаа Монгол иргэдийн тоо цөөнгөө байгаа учраас энэ хүү сургалын талаарх мэдээлэл тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзсэн. Ямар учиртай цуу яриа вэ гэх юм бол 2021 онд Асука Шинса хэвлэлийн газраас хэвлэн гаргасан зохиолч эмэгтэй Тацуки Рёгийн миний харсан ирээдүй буюу The Future I Saw одоо манга номноос үүдэлтэй гэгдэж байгаа. Тацуки Рё нь 1954 оны 12 дугаар сарын 2-нд Канагава мужид төрсөн Йокохама хотод амьдардаг. 1975 онд Акита Шотен хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Monthly Princess сэтгүүл анхны бүтээлээ толилуулсан. Тэрээр хүүхэлдэйн домог буюу A Doll's Story, цагийн эрхэнд буюу The Girl in the Time, хүүхдүүдтэй агаарын шуудан буюу The Light Blue Air Letter,
Taj Mahal байдаг хот буюу The Town with the Taj Mahal зэрэг уран зохиол тойрвсан. Миний харсан ирээдүй бүтээл нь 1994-өөс 1998 онд үнэхээр тохиолдсон амар явдлууд, аимшигтай явдал сэтгүүлүүдэд хэвлэгдсэн цуврал манга буюу комикс зохиол бөгөөд 1999 онд Asahi Sonorama хэвлэлийн газраас нэгтгэж нэг ном болгон гаргасан. Миний харсан ирээдүйн номын хавчуурган дээр олонний анхаарал татахын тулд асар том гамшиг 2011 оны 3 дугаар сард болно гэж бичсэн байсан нь зүүн Японы их газар хөдлөлтөөр биелэл болсноор Татсуки нэрд гарсан аж. 2021 онд миний харсан ирээдүй бүрэн хэвлэл номыг дахин хэвлэлтэд оруулж хавцсан дээр нь зүүн Японы их газар хөдлөлтийг урьдчилан зөгнсөн зохиолчийн бүтээлийг 22 жилийн дараа дахин хянан тохиолдуулав хэмээн бичиж сурталчилснаар уг ном 1 сая гаруй хувь борлогдсон аж. Уг ном олон удаа хэвлэгдэн гарах болсон шалтгаан нь бүрэн хэвлэлд нэмж оруулсан шинэ зөвнөлийн болох өдөр нь ойрцонтой холбоотой. Татсуки 2021 оны 7 дугаар сарын 5-нд зүүдэлсэн зүйдээ энэ номонд нэмж оруулсан бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 5-ны 4 цаг 18 минутанд Япон Филиппиний хоорондох далайн ёроолт гинт ан цав үүсэж зүүн Японы газар хөдлөлтөөс 3 дахин том аврах том давалгаа нь Японы номхон далайн талыг нөмрөн авлаа гэж зүүдэлснээ бичжээ. Уг ном хятад хэл дээр мөн хэвлэгдэн гарснаар Хонконг, Тайванд энэхүү зөвгөнлийг дагсан цуурхал газар авахд хүрчээ. Тайваны Фэн Юан сэтгүүлд 2025 оны 5 дугаар сарын 14-нд чигтээ 2025 оны 7 дугаар сарын 5-нд Японд асар хүчтэй газар хөдлөлт цунами болно гэсэн зөвнөл Тайван Хонконгт хурцтай дарахж айж болгоомжлох явдал газар авч байна гэжээ. Мөн Хонконгийн фэнши урсгалын хэд хэдэн мэрэгдүүлэгчид ойролцоо утгатай зүйлийг зөвнөн хэлсэн гэгдэж цуу яриа улам тархжээ. Уг цуу ярианы нөлөөгөөр Хонконг, Тайван, Хятад зэрэг Азийн орнуудаас ирэх жуулчдын тоонд нөлөөлж 7 дугаар сарын олон нислэгүүд цуслагдсан тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр одоо шуурж байгаа. Фужи телевизэхэд 6 дугаар сарын дундуур энэхүү цуу ярианы тухай тусгай нэвтрүүлэг хийж зохиогч Татсуки Рёг олон сурвалжлага авчээ. Татсуки хэлэхдээ би энэ цувралыг эргээр харж байна. Хүмүүс энэ цуу мэдээг сонирхон хүлээн авч байгаа нь гамшигаас урдчлан сэргийлэх талаарх мэдлэг өсөн нэмэгдэж байгаагийн нотлогоо бөгөөд уг цуу яриаг сонирхох сонирхол нь өөрсдийн аюулгүй байдлын төлөө арга хэмжээ авч бэлтгэлтэй байхад хүргээсэй гэж бодож байна гэжээ. Мөн нэвтрүүлгээр Хонконгийн Японд том гамшиг болно гэж хэлсэн алдарт фэнши урсгалын төлөгч эмэгтэйтэй уулзаж асуухад би 2025 оны 4-5 дугаар сард томоохон газар хөдлөлт болох тул Япон яваад хэрэггүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ төлөг аль хэдийнэ биелж Японы Нагано муж Хоккайдод том газар хөдлөлт болсон. 7 дугаар сард юу болох тухай юу ч яриагүй гэжээ. Уг нэвтрүүлгээр 2000 онд дэлхийн сүнэх тухай Нострадамусын зөвгнөл, эртний Маячуудын зөвгнөл зэрэг өнөө хүртэл хугацаанд гарч байсан томоохон цуу яриа, зөвгнөлүүдийн тухай цуу яриа, хэрхэн дарахдаг механизм, яагаад хүмүүс цуу ярианд дуртай байдаг тухай дэлгэрэнгүй мэдээлэлж, иргэд цуу ярианаас цочрол авч, хувийн бэлтгэлтэй байх нь л чухал болох тухай дүгнэн хэлж байлаа. Японы засгийн газрын байр суурь харин 2025 оны 4-р сарын 24-ний өдрийн Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэлийн багварал дээр өнөөгийн шинжлэх ухаанд газар хөдлөлтийг урьдчилан таах боломжгүй гэх тайлбар өгсөн. Японы цагуурийн агентлагийн дарга Номура Рьюичи 6-р сарын 13-ны өдөр болсон хэвлэлийн багварал дээр энэхүү цурхал нь олонний амд амжсан худал хуурмаг зүйл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр өнөөгийн шинжлэх ухаанд газар хөдлөлт болох он цаг, байршил, магнитуудын хүчийг урьдчилан таамаглах боломжгүй гэхийн хамт газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг Япон улсад хаанч хизээч хүчтэй газар хөдлөлт чичиргээ тохиолдох магадлал байгаа учраас иргэд газар хөдлөлтөнд байнгын өдөр тутмын бэлтгэлтэй байх нь чухал гэжээ. Газар хөдлөлтөд өртөмтгий улс болох Япон улсад Нанкай Трап,
асар хүчтэй газар хөдлөлт болох эрсдлийн тухай засгийн газрын дэргэдэх газар хөдлөлт судалгааны хороо байнгын судалгаа тайлан гаргадаг бөгөөд 2025 оны ихээр эх 30 жилд том газар хөдлөлт болох магадлал 80% гэж зарласан. Шинжлэх ухааны өнөөгийн аргачлал судалгаагаар тодорхой газарт урт хугацаанд болох газар хөдлөлтийн магадлалыг урьдчилан таамаглах боломжтой. Гэхдээ шинжлэх ухааны үндслэлтэй мэдээлэл тоо баримт хязгаарлагдмал учраас нарийн огноо цагийг тодорхойлох боломжгүй хэвээр байна. Энэ бүхнээс нэгтгэн дүгнэхэд энэхүү 100 ярианд итгэх нь утгагүй хэрэг боловч Япон улсад ойрын жилүүдэд Нанкай трап хэмээх асар том газар хөдлөлт цунами болох магадлал өндөр байгааг марталгүй байнгын бэлтгэлтэй байх нь чухал юм. Энэхүү гамшигын талаар болон хэрхэн бэлтгэлтэй байх асуудлаар 2025 оны 2 дугаар сард Монгол улсын элчин сайдын яамнаас иргэдэд хандан дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэж байсныг доор холбоосоор оруулж байна гэж энийг нь би description хэсэгтээ оруулъя. Мөн Японд амьдардаг болон түр хугацаагаар зорчирч ирж байгаа хүмүүс нь одоо энэхүү аппликейшнийг татаж аваад газар хөдлөлт болон одоо галтуулын талаар мэдээллүүдийг ингээд цаг тухайд нь авч авах боломжтой. За энэ аппликейшнийг татаж авах линкийг би бас өөрийнхөө description хэсэгтээ оруулъя. За ийм мэдээлэл байна. Ийм зөгнөл зохиолоос болоод одоо ингээд улсын эдийн засагт том нөлөө үзүүлж байгаа гэхээр бас сонирхолтой байгаа эсэ тий. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр зөгнөл зохиол төр гарч байгаа энийг бол 100 яриа гэж үзэж байгаа ч гэсэндээ энээс өмнө бол одоо энэ Нанкай трапын газар хөдлөлт болох магадaltaй учраас юмнуудаа бэлдээрэй гэл тэгээд л байгаа шүү. Японд амьдардаг монголчууд маань бэлтгэлээ бацаагаад гэр бүлээрээ ч гэсэндээ хурлаа хийгээд те үнэхээр газар хөдлөлт энд тэнд байж яхад нь болох юм бол хаана уулзах юм те газар хөдлөлт гэртээ байж явах юм бол хин хинийг хариуцах юм гэдэг ч юм уу те тэр бүх юмнуудаа одоо урьдчилан сэргийлж хоорондоо сайн ярилцаж тохиролцоорой гэж та эцтэй сануулах байна. За ингээд хэдүүллээ. Бичлэгийнхаа 2 дахь хэсэг рүү оръё. Бичлэгийнхаа 2 дахь хэсэг дээрээ би болохоор сая нэг 7 хоног орчмын өмнө өнөөдөө зургатаар үзсэн мэдээлэлээ та эцтэй сонирхуулаад хүргэе гэж бодсон байхгүй юу? Японд саяхан болсон гэмт хэргийн тухай мэдээ. 31 настай эрэг хүн амны хэрэгээр баривчилсан байгаа сэжигтнэр. Гэхдээ энэ нь яагаад миний анхаарлыг татсан бэ гэх юм бол одоо миний амьдардаг энэ Сайтама мууж гэж байгаа. Энэ Сайтама муужийн Омияд болсон хэрэг байхгүй юу? Омия гэдэг төрсөө те манай монголчууд бас дээрээс нь маш их суурьшсан газар байхгүй. Тийм учраас Японд амьдарч байгаа монголчууд ч гэсэндээ миний бичлэгийг бас баггүй үздэг учраас Омиягийн монголчууд маань бас үзчихвэл амьдардаг газарт ийм одоо хэрэг болсон байна шүү гэж сонирхуулах гээд одоо энэхүү мэдээг та хэдтэй орчуулад хүргэе гэж бодоод сууж байна. За яасан гэхээр Сайтама мужийн Омия тойрогт гудамжинд алхаж явсан эмэгтэй гар утсыг цүнхнээс нь хулгай хийсэн хэрэгээр баривчлагдаад суллагдаад байсан 31 настай Жун Сайтог 3 дугаар сарын 16-нд дахин баривчлах захирамж гарчээ. Энэ удаа түүнийг 2018 онд тухайн үедээ 21 настай байхдаа сургаггүй алга болсон эмэгтэй амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилж байгаа нь энэ юм. Тухайн үедээ 21 настай гэдэг чинь хэрвээ одоо байсан бол 28 настай охин байх байсан биз дээ тий. Бүсгүй байх байсан биз дээ тий. За цагдаа нар өнгөрсөн сард Сайтог хулгайн хэрэгээр баривчлаад гэрт нь нэгжлэг хийж байх үеэрээ өрөөнийх нь үзүүлэнгийн тавиур дээр нь игнүүлэн байрлуулсан 3 гавлын яссыг олсон байна. Энэ 3 гавлын ясны нэг нь модоор хийгдсэн, харин нэг нь интернетээс худалдаж авсан, харин жинхэнэ хүний гавлын яс бас нэг шиг байгаа гэдгийг нь олж илрүүлсэн байна. Тэгээд энэ гавлын яснаас нь одоо шинжилгээ аваад үзвэл ДНК-гийн шинжилгээгээр Ибараки мужийн иргэн Кахо Миямотогийнх болох нь тогтоогдсон байна. Мөн сэжигтний өрөөнөөс Ибараки мужид наасан Миямотогийн сургаггүй алга болсон хүний гэмт хэрэг үйлснийхээ дараа тэрээр Миямотогийн ухаалаг утас хувцас цэргийг хайснаа хүлээн зөвшөөрчээ. Сайтогийн өрөөний шалан дээрх Аташигийн хайрцагнаас Аташигийн хайрцаг гэдэг нь болохоор юм ажлын юм төмөрдөө цүнх шиг юм байдаг ч тийм юмнаас олс олдсон бөгөөд дотроос нь мөн
2 хуудас цаас олджээ. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр нэг зураг нь сураггүй алга болсон Миямотогийн талаар мэдээлэл өгөхийг уриалсан саяын өмнө хэлсэн зурагт хуудас байсан бол нөгөө нь Миямотогийн царайны эсхийг нь томруулсан зураг байсан. Тэрээр энэ тухай би сурталчилгааны самбар дээрээс зурагт хуудсыг нь олоод зургийг нь авсан гэж мэдэгджээ. Цагдаа нар мөн Сайтогийн өрөөнөөс хөрөө хутга зэргийг хураан авсан бөгөөд тэдгээрийг цогцсыг задлахад ашигласан байж болзошгүй гэж үзэн наривчлан шалгаж байгааж. Мөн Сайтогийн өрөөнөөс Миямотогийн гуй хүзүүний яс олдсон бөгөөд тэрээр биеийнхэн зарим хэсгийг байшингийнхаа уртлын хогийн цэгт хайсан гэж мэдэгдсэн байна. За чад юу болоо явчваа гэж бодож ш таад магадгүй энэ ч яагаараа гинт 7-8 жилийн өмнө алга болсон эмэгтэй цогцсных нь хэсгүүдэндээ энэ Сайтогийн өрөөнөөс олдоод байгаа юм бэ гэж бодож ш магадгүй. Сайто болохоор тэр 7 жилийн өмнө байсан гэсэн одоо ч гэсэндээ аавж хоёртойгоо гэртээ ингээд гуруулаа нэг гэрт амьдардаг байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь энэ 3 хүн байж хахад чинь нэг хүнийгдээ нөгөө өрөөндөө ингээд алаад тэгээд хуваагаад тэг хизээдээ яаж тэгж амжуулах аав ээж нь юу ч мэдэхгүй байх боломжтой юу гэдэг бас нэг асуудал гарч ирж байгаа юм л та. Тэгээд аав нь болохоор нэг хэвлэл мэдээлэлд ярьслага өгсөн байсан. Би бол энэ талаар үнэхээр мэдээгүй үнэхээр харамсалтай байна. Манай хүү ийм хийсэнд би үнэхээр харамсаж байна. Тэгээд бусад хүмүүст бас ингэж төвөг учруулсандаа үнэхээр харамсаж байна. Аав ээж үнэхээр их эмгэнэл илэрхийлж гашуудж байна. Би бол юу хэлэх үнэхээр мэдэхгүй байна гэж хариулсан байсан. Тэгэхээр чи аав ээжигээ мэддэггүйгээр тэр өрөөндөө тэр бүхнийг хийсэн гэхээр ч бүр юу гэсэн юм бэ те. Тэгээд дээрэс энэ Японы энэ хаалга маалга энэ чинь бол үнэхээр нэмгийн юм байдаг шүү дээ. Тэгээд яг уу ерөөсөө тэр өрөөлөг оруулдаггүй байсны хувьд бол оруулдаггүй байсан юм байлээ. Гэхдээ энэ хаалганы цаана ингээд тэр хөрөө юм уумар хөрөөдөд ингэдэг байсан гэхээр бас жоохон хэцүү ч юм шиг те. Тэгтээ аав хоёр нь байхгүй байх хоорондор тэрийг хийсэн гэхээр гэхдээ л тэр үнэр та нар гэж баймаар ингээл мэдхгүй. Тэгтээ ямарсан үргэлжлүүлээ шалгаж байгаа юм байна. Тэгээ цаашдаа яг юу болохыг нь бол мэдээлэл гарах юм бол та хэдтэй үргэлжлүүлэн хүргэе гэж бодож байна. Харин үргэлжлүүлээд хідүүлээ. Энэ талигаа жохин 21 настай байсан Миямото болон Сайто хоёр яг ямар ч өртөө хүмүүс юм бэ гэдэг талаар ярьж өгье. Миямото охин болон энэ Сайто хоёр анх олон нийтийн сүлжээгээр танилцж ирсэн байна. Тэгээ мөрдөн байцаагчдын мэдээлснээр тэр хоёр 2017 оны 11-р сарын эхээр олон нийтийн сүлжээгээр ингэж танилцаад хэрэг гарахаас 2 сарын өмнө олон удаа хоорондоо мессеж солилцоод 2018 оны 1-р сарын 4-нд Сайто Миямотог гэртээ урьсан гэх мэдээлэл байна. Сайтогийн эцэг эх нь Миямотог гэрт нь ирснийг нь мэдээгүй байхыг үзэхэд Сайто нь хамт амьдардаг байсан эцэг эхийгээ гэртээ байхгүй хооронд нь Миямотог гэртээ оруулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Харин Миямото Сайтогийн гэрлүү ирэхээр явахдаа би ажилдаа явлаа гэсэн тэмдэглэл үлдээгээд Цучиура өртөөнөөс Омия хүртэл галт тэргэнд сууж явж байгаа нь камерын бичлэгт үлдсэн байдаг. Энэ бол түүний сүүлийн амьд минь талхаа явж байгаа бичлэг нь байсан байгаа юм. Ингээд мөрдөн байцаагчдын мэдээснээр үргэлжлүүлээд Сайтотой Омия өртөөний ойролцоох бунхан гэж байгаа байхгүй юу? Энэ нэг юм хүн оршуулдаг юм газрууд байдаг. Тэнд уулзаад дараа нь байрлуун хамтдаа алхаж явсан байгаа юм. Яагаад тэр бунхан дээр уулзаад цаашаага ингээд алхаж явсан бэ гэх юм бол Сайто бол эртнээс гэрийнхээ ойролцоох хамгаалтын камеруудыг судалсан байсан учраас камераас зайлсхийж инхүү гэрлүүгээ явсан байгаа гэдгээ мэдэгдсэн байгаа юм. За ингээд Сайто Миямото гэртээ авчирсныхаа дараа гэмт хэрэг үйлдсэн гэж өөрөө мэдүүлсэн байна. Тэрээр мэдүүлэхдээ би Миямотогийн утаснаас SIM картыг нь салгаад байршлыг нь эцэг эхт нь мэдэгдэхгүй байхаар тохиролцсон. Дараа нь би түүнийг Омия өртөөн дээр ирүүлсэн. Яг гэмт хэрэг үйлдэхийнхээ өмнө түүний өөрийнх нь гараар би амиа хорлох тухай загтал бичүүлсэн. Тэгээд цогцсыг хувааж ийш тийш нь болгосон гэж мэдүүлсэн байгаа юм. Би түүнийг алсан нь үнэн. Гэхдээ түүний зөвшөөрлөөр үүнийг хийсэн. За тэгээ энэ Сайтогийн ярьж байгаа бүх юмнуудаас нь шалтгаалаад Сайтог бол урдчлан төлөвлөсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд
одоо илүү хүнд ял ноогдуулахаар ерөнхийдөө төлөвлөж шалгаж байгаа юм байна. Тэгээд талигач эмэгтэй төрөл төрөсөд одоо аав ээж ч юм уу те охиных нь одоо биеийнх нь эд хэсгүүд нь олдсон, дээрээс нь ингээд амиа алдсан гэдгийг албан ёсоор баталгаажсан тухай мэдээллийг одоо цагдаагийн газраар дамжуулан хүргэсэн байна. Ингэхт нь ар гэрийнх нь манай ар гэрийнхэнд гинтийн мэдээ ирсэн. Одоо болтол бид эвлэрч чадахгүй хэцүү байгаа. Хэдийгээр охин маань ийм одоо хэцүү хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл ирсэн ч гэсэндэ бид охиноо энд тэнд одоо амьд ингээ явж байгаа гэдэгт гэж бодсон хിവэр итгэж чадахгүй хിവэрэ байгаа, итгэхийг ч хүсэхгүй байна. Одоогоор бид охиндоо гэр бүлэрээ чимээгүйхэн эмгэнэл илэрхийлж байгаа учраас энэ тэнд ярьслага өгөх боломжгүй байна гэсэн тайлбарыг өгсөн байна. Тэгээд сайтоо ч нь одоо багаасаа ингээ хүн алах хүсэлтэй байсан гэж хэлж байгаа. Дээрээс нь ингээ хүн алах тэр хүслээ биелүүлэхийн тулд гадуур явж байгаа хүмүүс рүү буудаж мууддаг ч юм уу те ингээ хутга мутга байраад дайрдаг хүмүүс нь Японд ч юм бас байдаг штэ. Тийм хий гэж бодохоор баригдчихна гэж бодоод тэгээд ийм амиа орлох хүсэлтэй хүмүүсийг байгаа болгоод тэгээд тэр байна болохоор Миямото охин байсан. Тэгээд би одоо энэ хүнийг алсан ч гэсэндээ өөрийнх нь хүслээр алсан учраас гэдэг тайлбарыг л ерөнхийдөө энэ сайтаа өгöd байгаа юм байна л да. За тэгээд сайтогийн талаар энэ эргэн тойрных нь хүмүүсээс ер нь яг ямар хүн байсан бэ, ямар хүү байсан бэ гэдгийг нь асууж нөгөө хэвлэлийнхэн ч ухсан байгаа юм л да. Ингэж үзэхэд сэжигтнийг багаасаа мэддэг байсан хүн нь ингэж хэлсэн байна. Сайтогийн аав ээж нь бол маш сайхан хүмүүс байдаг. Үнэхээр хоорондоо дотн хосууд байсан. Тэдний хөвгүүдийг ч гэсэндээ би мэддэг байсан. Бүгдээрээ маш сайн хүүхдүүд байсан. Би үнэхээр итгэж чадахгүй байна. Маш их цочирдож, гайхаж, өвдөж байна гэж хариулсан байна. Харин Сайтогийн бага ангийн найз нь тэр хүн болгонтой одоо уусаж, дотносож чаддаг, бүгднтэй зугаацаж, инээлдэж чаддаг хүн байсан, хүүхэд байсан. Сурах бичгээ марцсан үед тэр надад сурах бичгээ үзүүлж, инээмсэглсэн царайг нь маш олон удаа хардаг. Надад үнэхээр сайхан сэтгэл төрүүлсэн хүмүүсийн нэгэ. Түүнд багаасаа ийм мэдрэмж, ийм бодол байсан гэж бодоход аимшигтай санагдаж байна гэж хэлсэн байна. Харин Сайтогийн байранд нь хамт оршин суудаг нэгэн оршин суугч нь ямар нэгэн зүйлийн хавьд өөрчлөгдсөн үү? Сурвалжлагч асуусан чинь юу ч өөрчлөгдөг вэ? Ямар ч тийм байхгүй гэсэн. Өмнө нь та бүхэн ямар нэг юм мэдгэжсэн үү гэж юу ч мэдгэж байгаагүй. Ямар ч тийм онцгой өнөр чимээ шууган ер нь юу ч байгаагүй. Ерөөсөө л хэвэн байсан гэж байна. Ер нь Сайто ямар одоо хүүхэд байсан бэ гэсэн чинь 50 сайхан залуу байсан. Тэгээ уулзаж одоо тааралдах тоолондоо үргэлж сайн байна уу гэд ингээд инээдэг байсан гэд тэгж хэлсэн байна. Өөр нэгэн оршин суугч сүүлийн үед тэрийг хараагүй байна. Өнөөдөр хүн амны хэрэгт орооцолсон гэдгийг сонсоод маш их гайхлаа гэж хариулсан байна. За ийм мэдээлэл байна да. Сонирн байгаа үсттэй. Юу ингээд тэгэхээр одоо хүмүүсийн дотор юу нуугдж идэх нь одоо үнэхээр онцгой шиг байгаа юм тий. Тэгээд сайхан инээгээ явж байгаа залуу хүмүүстэй ингээ сайхан харилцдаг залуугийн дотор ч гэсэн хар багасаа тийм бодол ингээд төрцөн явж идэг гэхэр чинь бас л эвгүй амар санагдаж байгаа юм. За тэгээд дээрэс нь нэмж хэлэхэд одоо октоудтай тий энэ Японд амьдарч байгаа ч юм уу Монголд ч гэсэндээ амьдарч байгаа октод маань хүн амьтанда танилцаж уулзахдаа одоо болгоомжтой тэр сим карт марта одоо шалгана гэдэг ч одоо юу гэсэн үнэхээр одоо тэр амиа орлох гэжсэн үнэн юм уу худлаа юм уу одоо хинч хэлж мэдэхгүй шүү дээ тий. Тийм учраас шинэ хүмүүнтэй танилцж байгаа бол заавал найз нөхдөдтэй аав ээжтэй ингээ хилжиж тий эсвэл ямар нэгэн одоо мэдээлэл үлдээх юм ингэж үлдээжиж найзтай хилжиж явахгүй бол одоо ингээл 7 жилийн дараа 7-гийн 7 жилийн дараа тий хүн алчаад 7-8 жил ингээд мэддэхгүй явсан байна гэдэг ч одоо амар байгаа юм тий. За ийм байна да. Тэгээд эх 7 хоногоос хэрвээ ажил маань гоё жигдрээд ирэх юм бол та эзтэй шимтгэлгүүдээ өргөжлүүлэн хүргэе гэж бодож байна. Тэгээд энэ 7 хоногт алгасчтэй мүү гэж бодсноо дотроос ингээд зуур азулгаагаад байсан учраас ядаж иймэрхүү одоо шинэ мэдээллүүдээр та эзтэйг энэ 7 хоногт уулзаад эх 7 хоногт өөрийнхөө бичлэгүүдээрээ эргээд уулзъя гэж бодож байна. Ингээд бүгдээрээ дараагийн 7 хоногт иргэн уулзтлаа. Түр бай.